хүн хаан жаргалтай байна. Тагтишээ явах гэдэг гэсэн. Жишээ нь бид нэр алкогол хэрглэж байгаа үе дээр бидний аз жаргалын давар хүчээр шийдэгдээд за ингээд хүн тухайн хүн жаргалтай бол. За үүний дараа тэр өндөрт очсон, хиймлэр очсон байсан аз жаргалын давар хүчтэй уналдаг. Ингээд арх уусны дараах сэтгэл готрал үүсдэг. За ингээд сэтгэл гутарж байгаа үед яаж байгаа вэ гэхээр хүнийг жаргалтай байлгахын тулд жаргалтай үеийн дурсамжуудыг ингэж эргүүлж бодож эхэлдэг. За тэр үед яаж байгаа гэхээр тарих өөрийнхөө ой санамжийн дотроос хизээ хаана би жаргалтай байсан юм бэ гэдэг мэдээллийг ой санамжийг хайж эхлэнгүүт нөгөө аз жаргалын даавар хүчтэй ялгарсан буюу алкогол хэрэглэсэн үеийн дурсамжууд нь орж ирдэг. Гэхдээ хамгийн түрүүнд орж ирэхдээ алкогол хэрэглэмээр байна гэж орж ирэхгүй. Алкогол хэрэглүүлэх боломжтой тэр одоо орчин нөхцөлийг хамт байх хүнийг санаад эхэлдэг гэсэн. Ингээд тухайн хүн жаргалтай байхын тулд алкогол хэрэглэсээр байгаад сүултээ донтчдгоо гэсэн. Гэхдээ нийгэм өөрөө стресстэй буюу аз жаргалын дааврын түвшин бага байгаа үед ялчгүй хэрэглэжээд байдаг. Тэгэхээр донтолтыг хориглож болиулах нь бол хамгийн муу арга гэж олон улсад үздэг. Тэгэхээр яг уу зүр хэрэглэхдээ ядаж нэг аятайхан хэрэглээч гэдэг байр суурийг бол дэлхийд дахин илтгэдэг.